Тэгээ их хүн одоос амнаас ам ургуулж өр хүүхдэд олж, тээж, төрүүлдэг. Хүнд гай зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Тэгээ ийм одоо хүнд үед үнэхээр бас төр нэлээд хатуу хуйлтай байсан. Энэ хатуу хуйлыг бас засах гэж 22 онд бас манай хангаа авраг бас хүүхдээ алдчихад ихтер нь одон авах гээд одонгоо авч чадалгүй хүүхдээ алдсан байна гэд. Тэгээ асуудал үүсэж байсан. Хангаа авраг маань санаачлаг гаргаад Монгол Улсын ерөнхийлөгч дэмжиж хүүхдээ алдсан ээжүүдэд бас одон өгөх асуудал нь шийдэгдэж байсан. Одоо үлдсэн нэг нас хүрээгүй эндсэн ээжүүдэд одоо өгөх асуудлыг манай өрийн төвийн нарын гишүүд санаачилж оруулж ирж байна. Хүний амьдралд зовлон жаргал одоо баяр гонигс ээлж тохиодог. Тэгээ хэвлэлд тээж төрүүлсэн одоо өрн эндих ойч хөрлөгөөс орчлонгоос босох ийм зовлон бол байдгаа. Тэгээд энэ бүхэнд бас Монголын төрөөнөд бас улсын их хурл энэ их хурлын гишүүдийн санаачилсан хууль хэлцгийг одоо дэмжиж анхны хэлцүүл хийгдэж байгаа. Энэ хуулиас өнгөрсөн одоо үеийн алдагч нэг нас хүрээгүй үрээ алдаж одонгоо авч чадаагүй мянган одоо ээжүүдтэй Монголын төр бас мэхийн одоо хүндэтгэл үзүүлж байгаа хэрэгээ. Тэгээд гишүүд маань дэмжиж байгаа талархалтай хандж байна. Тэгээд энэ хууль маань удахгүй батлагдах бах. Их хурсын баяр удахгүй болох гэж байгаа. Энэ их хурсын баяраар одоо олон ээжүүд маань баярлсан ийм одоо хууль болж батлагдана. Тэгээд энэ хуулийг санаачилсан болон бас дэмжиж байгаа гишүүдтэй бас талархаж байгаа бас илэрхийлье.